чи баг бизнесийн сургуульд явахаас өмнө хаач ажиллаж байсан Samsung-д хурж ирээл тэгтээ дөрөв баг 0-оос эхэлж байгаа байхгүй юу? Солонгос ялангуяа таны ажиллаж байгаа газар хүмүүсээр нь яаж бүрдүүлж авч байгаа юм шиг ажиглагдаж байна. Яг Samsung-ийн олон улсын стратегийн баг жилд 15 хүн авч байгаа. Хандлага гэдэг чинь одоо яг ямар хандлагатай хүнийг сайн хандлагатай хүн гэж хэлээд хүмүүсийн олон нийтэд паблик болгож байгаа бүтээгдэхүүн ер нь Samsung хэрхэн сонгодог вэ? Саяхан амар гоё бүтээгдэхүүн Америкт гаргасан байгаа. Би өөрийнхөө Samsung wallet-аар Apple wallet руу одоо мөнгө шилжүүлэх боломжтой Америкт. Samsung wallet дээр ажиллаж байгаа хүнээс асуухад яг хоо зах зээлийн хувьд аваад үзэх юм бол Монголч айгүй жижиг зах зээл те. Гэхдээ Samsung шиг том компанийн хувьд бол одоо Монгол шиг жижиг орнууд руу тэрийн анхаарал хандуулдаг. Хизээ Samsung Pay орж ирэх вэ? Одоо Монгол руу энэ Samsung wallet-ыг оруулах процесс чинь өөрөө ерөөсө газрын зурагтч байхгүй байгаа байхгүй тий. Дотоороо лобби явж байгаа шүү. Нууц биш бол одоо Samsung Pay төл бүртгэлөө шимтгэлгүй байдаг тий. Шимтгэлгүй ч гэсэндээ компани яаж ашиглаад таны ихэр хамгаалж байна. Авч компанид авч үлдээхийн тулд. Одоо хэр кэр хийж нэж байна. За сайн уу төгөх. За сайн уу. Та жоохон урагшаа ярих юм байна. Урагшаа ярих юм байна. Тийм байна. Микрофоноо өргөжлүүлж болно шүү ингээд. Жаахан ингээд аа. Тийм. Хоёлаа өмнө нөгөө манай үндсэн подкастт орж ирсэн шүү дээ. Сэхэтэнд байхад орж ирсэн. Тэр үед яг та Samsung руу удахгүй Солонгос улс руу явж байгаа гэд ярьж ирсэн. Тэгээ хоёлаа подкастуудынхаа асуултыг эхлээд ярилцахаас өмнө ер нь яагаад Солонгос руу явахаар мэдээж бол Samsung бол гол зорилго нь байсан баг. Тэгээ яагаад Солонгос руу явах болсон бэ гэдгээр асуултаа эхэллээ. Яа харин хамгийн анх 50-аатай баг 3.5 жилийн өмнө Солонгос руу явахаас өмнө яг энэ подкастт орж исэн байна те. Тэрнээс бас нэлээд олон юм болсон байна шүү. Гэхдээ ер нь бол яагаад Солонгос руу ирэх болсон бэ гэхээр хэдэн шалтгаан байна. Тэрний өмнө баг 10 гаруй жил Америкт ингээд сураад ажилласан байсан. Тэгээд ерөнхийдөө тухайд бол за Америкт бол ингээд ажлын тий үйл ажиллагаа ерөнхийдөө ойлгодог болчлоо. Тэгээд ямар ч л байсан Америкаас гараад арай өөр газар ажиллая гэсэн тийм сонирхол бол байсан. Тэгээд тухайн үед Harvard Business-ийг сурвалж сурж байхдаа бас дэлхийн өнцөг болон бүрээс зөндөө олон компаниуд хурж ирээ тий өөрсдийнхөө нөгөө company presentation гэдэг чинь тэрийг ингээ өгөөд тэгээд Азад бас нэлээд олон компаниуд бас байсан. Японд Rakuten, тэгээд Солонгост болохоор Samsung тий Сингапурууд болохоор янз бүрийн тийм хөрөнгө оруулалтын бас банк санхүүгийн байгууллагууд тэгээд нэртэй бүгднтэй ярьж үзээд за ямар ч лсэн хувь хүний зүгээс технологийн одоо салбар надад илүү сонирхолтой санагдаад тэгээд ерөнхийдөө бол Samsung-ыг сонгосон. Samsung-ыг сонгосон бас нэг өөр шалтгаан нь болохоор өмнө нас хоёулаа хальт ярьжсэн баг. Зүгээр яг дэлхий дээр те өнөөдөр яг энэ технологийн салбар дээр яг одоо өрсөлдөж байгаа ингээд компаниудыг харах юм бол ихэвчлэн яг одоо West Coast буюу ингээд Америкт ингээд суурилсан компаниуд байгаа. Тэгэхээр энэ компаниудтай зөндөө олон хардвэрээр те утсан дээр ч байна уу, зурагтан дээр ч байна уу, эсвэл одоо хагас дамжуулах semiconductor, biologics дээр ч байна уу, компаниудтай ингээд ер нь мүр зэрэгцэж тэмцэж байгаа одоо тийм Азийн компани гэвэл нэг олон болох биш те. Тэгэхээр Samsung ер нь яаж ингэж чадаад байгаа ингээд надад бол ингээд нэг тийм бахархсан сэтгэл айгүйх төрж исэн. Very proud of Samsung те. Тэгээд ер нь энэ компанийг илүү жоохон ойлгоё гээд тэгээд тэг 3.5 жилийн өмнө хамгийн анх Солонгост ирсэн юм байна. Одоо ойлгосноо. Одоо бас зүгээр ойлгоол те нөгөө scratching the surface гэдэг шиг ингээл тийм бас айгүй том компани юм байна. Яасан ч олон юм хийдیں۔ Тэгээ миний хувьд бол яг энэ том баг эзэнт гүрний нэг одоо жижигхэн хэсэг те. Тэгээд бас тэг суралцаад явж. Одоо ер нь аль хэлтээс аль компанид нь ажиллаж байгаа вэ? Тэгэхээр Samsung болохоор нийт 82 компаниас бүрдэж байгаа. Тэгээд 82 компани бүгдийг нийлүүлэх юм бол баг жилийнх нь орлого нь те 500-аас 600 тэрбум доллар байгаа. Тэгээд энэ тухайн Солонгос улсынхаа яг цаасан дээр бол 25-аас 30% нь те DNB-ийнх нь эзэлж байгаа. Миний хувьд бол тэр 82 компанийн нэг компанид байгаа. Тэр компанид болохоор бидний хамгийн сайн мэддэг Samsung Electronics гэдэг компани байгаа. Тэгэхээр Samsung Electronics компани нь өөрөө дотроо нэг 4-5 том бас сегменттэй. Нэг нь болохоор утастай холбоотой, хоёр дахь нь бол зурагттай холбоотой, гурав дахь нь бол network буюу интернеттэй холбоотой, дөрөв дахь нь semiconductor хагас дамжуулагчтай холбоотой, тав дахь нь болохоор одоо biologicsтай холбоотой ч юм уу те. Тэгэхээр би Samsung хамгийн анх ирээд эхний 2 жил болохоор энэ яг бүх салбаруудын дээр стратегийнх нь одоо нөгөө нэг гаргадаг баг үт юм лээ corporate strategy group гэдэг. Тэр группийнх нь болохоор олон улсын стратеги дээр 2 жил ажиллаад тэгээ сүүлийн одоо жил хагас болохоор яг тэр нөгөө mobile division гэдэг утасныхын division-ийнх нь одоо services business гэдэг байгаа. Hardware business тэгээ software business гэдэг. Software business-ийнх нь payments, төлбөр тооцоо, fintech, digital wallet гэдэг яг тэрэн дээр нь одоо толгой ажиллаж байгаа.
Солонгост оюутны зээл гаргадаг цоргонц байгууллага GME. Зээлийн зөвлөгөөг 010 33 84 68 64 дугаараас авах боломжтой. Зээлийг GME-гээс. Хоёлаа нөгөө ажил мэргэжлийн талаар жоохон яриг. Гэхдээ тэрнээс өмнө ер нь Samsung Samsung-д орох гээд горилж байгаа нэлээд олон солонгост сурч байгаа оюутан залуучууд байгаа. За өөр олон улсаас ч гэсэн хүмүүс бол орё гэж бодож байгаа. Ер нь таны хувьд бол Harvard-д MBA-ээр MBA хамгаалаад тэгээ солонгос руу ирсэн байгаа. Тэгэхээр ер нь миний асуух гэдэг асуулт нь яаж юм big tech company-д ажилд ордог юм бэ те? Мэдээж эн чинь солонгос бол нэг жилдээ 2 удаа хүмүүсээ авч гин. Тэгээ таны хувьд ер нь яаж орсон бэ? Ямар материал бүртгүүлж одоо хэдийн ярилцлага дамжиж хэдэн сарын хугацаа зарцуулсан бэ? За амар том асуулт. За яг хаанаас эхлэх вэ те? Ер нь бол бизнесийн сургуулийг төгссөн те би. Тэгэхээр би нөгөө software engineer ч юм уу яг технологийн одоо инженер юм уу эсвэл product manager явж байгаа хүмүүсээс арай өөр замналаар технологийн компанид орсон гэсэн үг. Тэгэхээр бизнесийн сургуулийг төгсөж байгаа хүмүүсийн бараг нийлээдгүй хувь нь 40-50% нь болохоор хөрөнгө оруулалт ч юм уу те эсвэл private equity ч юм уу илүү санхүүтэй холбоотой ажил руу ордог байгаа. Дахиад нэг 20-30% нь болохоор зөвлөх үйлчилгээний байгууллага буюу консалтинг компани руу ордог. Тэгээд үлдсэн хувь нь болохоор одоо технологийн компани руу ордог. Технологийн компани руу бизнесийн мэдлэгтэй, туршлагатай залуу одоо ямар төрлийн ажил хийдэг вэ гэхээр илүү одоо corporate strategy те стратегийн баг гэх юм уу. Нэг бол тухайн технологийн компани яг нөгөө хөрөнгө оруулалт хийдэг хэлцэс гэж байгаа. Тэр нь болохоор M&A буюу corporate development group гэж байгаа. Team group руу эсвэл нэг бол хэрвээ чи бизнесийн сургууль сурахаас өмнө болохоор бас айгүй их нөгөө product management буюу тиймэрхүү чиглэлээр ажилласан бол технологийн компани бас PM ролоор орж болдог. Тэгэхээр ер нь бол бизнесийн сургуулийг төгссөн хүн энэ гурван газар руу ордог гэсэн үг технологийн компани. Миний хувьд болохоор тэр corporate strategy гэдэг рүү н орсон. За тэр болохоор ямар ажил хийж байгаа юм те? Ямар процесс вэ? Ямар процесс? За процесс нь бол яадаг вэ гэхээр бизнесийн сургууль өөрөө 2 жил те. Тэгэхээр ерөнхийдөө дадлага бас айгүй чухал байдаг. Тэгэхээр эхнийхээ жилээ дуусаад тэр 100 нь болохоор дадлага хийж байгаа. Тэгээд 2 дахь жилээ их сургуулаа төгсөөд тэгээд нөгөө full time offer жинхэнэ offer авч байгаа тий. Тэгэхээр баг эхний жилдээ ороод 2-3 сарын дараа компаниуд аль хэдийн танаа кампус дээр хурж ирээд тэгээд ярьцлага руу баг ороод эхэлж байгаа. Тэгээд 12 сараас 1 сард гэхээр яг хичээл эхлээд 3 сарын дараа нөгөө өвлийн амралт болно шүү дээ. Өвлийн амралтын дээр болохоор ярьцлагад орж ирээд тэгээд хуваараа авдаг. Миний хувьд бол айгүй олон компаниуд руу ер нь бол материал өгж ирсэн. Технологийн компани руу ч өгсөн, хөрөнгө оруулалтын банкуд руу ч өгсөн, private equity руу ч өгсөн байгаа тийм. Одоо Samsung-д орохын тулд ер нь хэдэн сарын хугацаа зарцуулсан бэ? Тэгэл ер нь бол бизнесийн сургуульд баг орохоос өмнө л баг бэлдэж эхэлдэг. Консалтинг компани руу орохын тулд консалтинг компанийх нь өөрийнх нь одоо тэр нөгөө ярилцлагын загварчил нь ямар вэ гэдгийг ойлгох хэрэгтэй тий. Тэгэхээр framework тэр загварчил нь бүтцэн ямар байдаг вэ гэхээр 3 хэсгээс ерөнхийдөө за 2-3 хэсгээс бүрдэн тий. Эхнийх нь болохоор behavioral хэсэг байдаг. Тэр болохоор за чи яагаад одоо тест стратегийн одоо орох гэж байгаа нэг тиймэрхүү илүү нэг сул асуултууд байгаа. Хоёр дахь нь болохоор бидний хэлдгээр situational нөхцөл байдалтай хамааралтай асуултууд гэж байгаа. Тэр нь болохоор чиний одоо манлайлах шин чанар, ажлын одоо хамт олонтой хэрэг ажиллах чадвартай нөө teamwork experience юм уу тиймэрхүү асуултууд орж ирдэг. Тэрэн дээр бас нэлийн хүн бэлдэх хэрэгтэй байдаг. Тэгээ 3 дахь буюу хамгийн чухал нь болохоор case study гэж орж ирдэг. Case study нь яадаг вэ гэхээр тухайн одоо Samsung-тай ингээ холбож ярих юм бол тухайн Samsung-д өмнө одоо яг болж байсан одоо бизнесийн том асуудлууд байна тий. Тэр асуудлыг чи яаж одоо нэг цагийн дотор зөв зохистой хариулж чадчих вэ? Тэрийг яаж solve хийж чадчих байна вэ гэдгийг хардаг тийм case study байдаг. Тэр case study-г бол нэлээд удаан ер нь бол бэлддэг. Тийм. Тэгээ тэрэн дээр бол нэлээд цаг бол зарцуулчихсан. Ер нь солонгосын компаниуд яг өнгөрсөн дээр болохоор юу ярьж ирсэн бэ гэхээр солонгосын компаниуд руу ялангуяа Samsung руу бол 3000 гаруй одоо ажил гориглогч материал илгээдэг. Тэрнээс нь 10% буруу 300 л тэнцэж чаддгаа гэх. Тэгээ яг Америкийн компаниуд те big технологийн компаниуд яг юуг одоо харж хүмүүсээ сонгож аваад байна гэдгийг нь бол нэлийн асуулт болчлоо. Жишээлх юм бол Америкт бол нөгөө хандлага ур чадвараас илүү хандлага зөнхөлж байна. Солонгос ялангуяа таны ажиллаж байгаа газар хүмүүсээр нь яаж бүртгүүлж авч байгаа юм шиг ажиглагдаж байна. Вау, наа чинь амар гоё асуулт байна. За эхлээд нөгөө нэг хэдэн авдаг арай. Дараа нь болохоор юу харж байгаа нэрээ те.
хэдэн авдаг вэ гэхээр ер нь бол яг Samsung-ийн олон улсын стратегийн баг жилд 15 хүн авж байгаа. Тэр 15 нь болохоор яг дэлхийн топ 15 MBA-гээс авдаг. Тэгэхээр Harvard-аас шинэ жилд нэг хүн авдаг гэсэн үг. Тэгэхээр миний хувьд тэр нь яг тухайн жилдээ бол байсан. Хоёрдугаарт за юу хардаг вэ гэхээр зөвхөн яг бизнесийн сургуулийг төгссөн хүнийг л бид нэр багтаа авдаг. Тэгэхээр бизнесийн сургууль төгсөхөөс өмнө дор хаяж 4-5 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй. Ажлын туршлагат нь болохоор бид нэр юу хардаг вэ гэхээр 3 төрөл хардаг. Тэр нэгдүгээрт хөрөнгө оруулалтын банк юм уу санхүүгийн маш өндөр мэдлэгтэй байж болно нэгдүгээрт. Эсвэл бол одоо зөвлөх үйлчилгээний байгууллагад олон жил ажилласан одоо ямар нэгэн тийм том бизнесийн асуултуудыг маш бүтцтэйгээр хариулах чадвартай нэг хүнийг хардаг. Нэг бол ижил төстэй технологийн компанид бас ижил төстэй ажил хийжсэн ч юм уу. Эсвэл одоо Apple ч юм уу Microsoft ч юм уу Google-д те яг стратегийн одоо чиглэлээр ажиллаж исэн тийм туршлагатай ийм 3 төрлийн ерөөхдөө хүн бид нэр илүү хардаг ажлын туршлагын хувьд. Нөгөө талын хувьд бол чи түрүүн хийсэнтэй хандлага миний бодлоор амар чухал. Яагаад гэвэл тэгтээ тэргүй чи баг бизнесийн сургуульд явахаас өмнө хаач ажиллаж байсан Samsung-д хурж ирээл тэгтээ дөрөөгөө баг 0-оос эхэлж байгаа байхгүй юу? Яг энд бидний одоо нөгөө хийж байгаа ажил бас амархан биш. Тэгэхээр ерөөхдөө хандлага яг илүү сурах хандлага амар чухал. Тэгээд нөгөө талаараа хандлах нь яагаад чухал вэ гэхээр culture. Тэ culture яагаад одоо Солонгост ажиллах тэр нэг ажлын нэг тийм одоо culture биш тэ хэв маяг. Тэр хэв маяг бол яахааргүй одоо Америктэй харьцуулбал арай жоохон өөр. Тэгэхээр нөгөө нэг culture талаасаа хэв маяг талаасаа бас чи зөв хандлагатай байхгүй бол энэ компанид яг хурж ирээд шууд бас ингээд нөгөө нэг амжилттай ажиллахад бол жоохон асуудалтай юм аа. Culture гэснээс ер нь та хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байсан тийм Америкт 4 жил орчим. 4 жил орчим ажиллаж байсан. Тэгээ Солонгос технологийн компани руу ирлээ. Таны хамгийн ихний өдөр танд одоо ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Яг хөрөнгө оруулалтын банкнаас технологийн компани руу шилжих процессор нь яг яаж явагдчихсан бэ? Яг эхний өдөр амар айсан. Яг эхний өдөр ажилд орохоос өмнөх өдөр нь би компанийнхаа зүгээр нэг офисынх нь гадаа өөрөө зүгээр хурж ирээд жоохон ажиллаа зураг мургийн ингээ аваад тэгсэн чинь бүр нэг амар өндөртэй барилга байсан. Samsung ч нөгөө Sam гэдэг чинь өөр нэг 3 гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө барилгуудад одоо 3-3-аар байдаг. Тэгээ энэ болохоор яг нөгөө Gangnam-ийн сүүлийнх нь тэр нөгөө офис дээр байсан. Хэдүүлгийнх нь очтой тийм 3 бас амар өндөр тий. Ингээ нэг харахад ингээ нэг тийм жоохон нэг тийм бардмаар тий. Тэгээд би ч өөрөө бас нөгөө чи хэлсэн яг нөгөө технологийн компанид өмнө ингээ ажиллаж үзээгүй болохоор ингээд чадаж мэдэж чадахгүй юм угаасаа зөндөө байгааг угаасаа мэдэрч байгаа. Тэгээд нөгөө өмнө нь Аз компани тэр ялангуяа Солонгос компанид ажиллаж үзээгүй болохоор тэр компанийх нь өөрийнх нь тэр нөгөө culture эдэр нь ямар байдгийг бас сайн мэдэхгүй. Тийм болохоор ингээд нөгөө мэдэхгүй амар их байсан болохоор яг үнэлхий жоохон бардаж айж исэн. Тэгээд эхний өдөр бол гайг байсан. Гэхдээ эхний сар бол би бас нэлээд асуудалтай байсан. Нөгөө яг хурж ирж байгаа өөрийн нөгөө төсөл эднэрээ бас ингэ сайн ойлгохгүй одоо яаж ер нь сайн ажиллах талаар бас тий яг тэр нэг хэв маягтнаараа бас одоо яг нэг арай уусч чадахгүй ч юм уу тий эхний нэг 2 сар бол бас нэлээд асуудалтай. Солонгост ер нь онбордингийнх нь ажил яаж явдیں۔ Одоо таныг хариуцсан одоо гайд хийдэг хүн танд ингээ сарын турш хүү тий бади гэж нэрлэдэг тий. Тийм яг үнэ. Тэд нар ер нь бол бүгд байгаа тий. Тэгэл хурж ирэнгуут ямарчлаас нөө тренинг явна. Тэгээд чамд өөрийн нэг ментор өгнө. Professional mentor өгнө. Тэгээд бас personal mentor ч гэсэн өгнө тий. Хоёр талын бади байгаа. Тэгээд чи ямар нэгэн төсөл рүү шууд орно тий. Тэгэхээр тэр төсөл дээр чамааг бас ингээд авч явж байгаа өөрийн чинь яг project leader гэдэг хүн байгаа. Тэр хүн бол бас чамааг авч явна. Тэгээд карьер чинь бас бэлтэж байгаа илүү том одоо principal team хүн бас байгаа. Тэр хүн болохоор чамааг тэр зөвхөн төсөл дээр туслах гэхээс илүүтэйгээр одоо энэ Тука гэдэг хүн Samsung-д ирээдүйд ерөөхдөө яаж одоо амжилттай явах вэ гэдэг тэр дүр зураг бас тэрийг ингээ хамт гаргаа явждаг бас юм байна. Хоёлаа нөгөө сая Солонгосын соёл ярьсан шүү дээ тий. Нөгөөд ингээ хүмүүсийн одоо Солонгос компанид ажилладаг хүмүүсийн яриагаар бол Солонгос соёл чинь нэлээд тий үе шатлал одоо ихтэй тэгээд нөгөө самбай буюу тий өмнө орсын ажилчтайгаа хүндлэх одоо гэдэг ч юм уу тий барууны соёлоос бол нэлээд өөр байгаа. Юунаас бол Google-с бол сүүл өнгөрсөн 2 жилийн өмнө бол нэг шинэ орж байгаа ажилчтай алдах боломжийг өгөж айдсгүй болгоно гэсэн. Вау, nice. Би уушижсэн. Тэнгүү Солонгос ч ер нь тэр соёл яаж явдаг алдаж болохгүй тий. Тэний талаар жоохон ярьж өгвөл. Гэхдээ за яг миний бодлоор алдаж болохгүй гэдэг нь өөрөө бас учир дутагдaltaй. Мэдээж алдаж болно. Гэхдээ Samsung яг
одоо 30 40 жилийн өмнөх Samsung өнөөдрийн Samsung хоёр шал өөр хоёр компани миний бодлоор одоо тий 30 40 жилийн өмнө бол ингээд Samsung дөнгөж одоо ингээд одоо өсөж томорч исэн тий маш их рискийг хүлээж авах чадвартай байсан. Одоо бол Samsung маш олон ингээд бүтээгдэхүүний чиглэл дээр яг дэлхий дээр 1 номерыг одоо эзэлж байна тий. Утсан дээр жишээ 1 номер, зурагтан дээр 1 номер, semiconductor хагас дамжуулагчтай 2 номер ч юм уу тий. Тэгэхээр ингээд нөгөө market leading positionтэй аваад явчихаар алдах эрх нь тэр чинээгээр ингээд багасаад ихсэж байгаа байхгүй тий. Ямар нэгэн алдаа гарах юм бол тэр компани одоо брэнд имиж тий тэр компанид учруулах тэр нөгөө одоо potential damage гэдэг нь өөр амар өндөр болчихж байгаа учраас тухайн компани томроод mature болох тусам алдаа гарах эрх нь тэр чинээгээр багасдаг. Тэгээд тэр алдаа гаргах рискийг багасгах зөндөө олон бас багууд бий болдог тий. Тэгэхээр одоо өмнө нь жишээ нь миний бодлоор 30 жилийн өмнө Samsung ингээд нэг продуктыг бий болгохдоо за ямарсан гаргаад үзээ маркет дээр тий юу болох нь харъя. За одоо бол ингээд бүр вау өстэй амар процессор явж арай ч нэг продукт гаргаж ирд юм билээ. За хоёулаа дээр нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүү орохоос өмнө нэг асуулт байгаа нь ер нь таны өдөр тутмын ажил ер нь хэрхэн өнгөрдөг вэ? Яг ярих юм бол хүмүүст өөрийнхөө ажлыг тайлбарлах юм бол тийм өмнө стратегийн багт арай өөр байсан. Одоо байгаа баг болохоор нөгөө бизнес хөгжүүлэлт баг гэсэн үг тийм бизнес development гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр яг миний хувьд бол яаж буугаад байна вэхээр productive market дээр гаргах. Тэгэхээр productive market дээр гаргах нь гэдэг нь өөрөө би Америкт product-уудыг гаргаж байгаа. Тэгээ бүтээгдэхүүнийг бас Европт тэгээ Аз руу одоо бас ойр удаас орцсон байгаа. Тэгэхээр миний өдөр яаж явдаг вэ гэхээр Америкийн ер нь уулзалтууд их хвчлэн дандаа өглөө болдог. Тэгэхээр өглөөний 8-аас 10, 11 хүртэл дандаа Америктэй холбоотой Америк партнеруудтайгаа уулзалтууданд орно. Тэгээд нэг 11-аас 12-нд ямар ч гэсэн яаж байгаа жим руу явдаг. Тэгээ хоолоо идчихэн, гяс идчихэн. Тэгээд нэг өдрийн 1-ээс 5 хүртэл дандаа Солонгосынхаа нөгөө доторх internal stakeholder тэгээд тэр хүмүүстэйгээ нэлээд олон уулзалтууд байдаг. Тэгээд 5-аас эхлээд Европын уулзалтууд бий болдог. Тэр үед яг Европоос сэрж эхэлж байгаа. Тэгээд 5-аас 8 хүртэл Европтой уулзаад тэгээд гэрлүүгээ дугуугаар харьдаг. Цагаас гэрн үзэн байгаа. Гэр нүгээд ойрцоо тэгээд амар сайн дуудаж байгаа шүү дээ. Ер нь бол calls их хийдгээ нөгөө буцаад cross cultural багуудтай нэлээд харилцаж байгаа. Тэн дээр ер нь бүтээмж хэр таны хувь санагддаг вэ? Жохон ингээд цагийн зүрхнээс хамаарат бүлцээл чинь одоо шийдвэр гаргалт нуудах тэ тохиолдол байдаг уу? Тийм гоё асуулт байна. Тэгэхээр мэдээж бас нөгөө нэг meeting fatigue гэдэг штэ тий. Зүгээр нэг уулзаал байдаг for the sake of уулзалт. Тэгээд тэрийг маш их багасгахыг ер нь бол хичээдэг. Миний хувьд бол би олон хүнтэй том уулзалт хийх дурггүй. Тэгэх юм бол амар олон хүмүүс зүгээр пассив байдлаар тэр уулзалтанд ороод тэгэхээр тэр хүний бүтээмжийг бас нөгөө талаараа багасгаж чинь тий. Тэгээд уулзалт эхлэхээс өмнө болохоор дандаа ажендатай байхыг хичээдэг. Тэгээд яг нөгөө нэг энэ уулзалтын objective нь юу юм? Яагаад энийг ярих гэдэг юм тий? Тэрийг айгуу сайн гаргах хэрэгтэй. Нөгөө талаараа баг энэ нөгөө cross culture тэ нөгөө cross country тэр чинь баг нөгөө талаараа амар бүтээмжинд илүү эргээр нөлөөлдөг. Яагаад бол намайг унтж байхад Америкчууд ажиллаж байгаа байхгүй юу? Тэгээд Америкууд унтж байхад би ажиллаж идэг. Тэгэхээр энэ ямар нэгэн бүтээгдэхүүнийг гаргахад 24/7 байдлаар бид нэр явж байгаа. Бүтэн сайклаар хинч амрахгүй тэр продуктн дээр одоо дэлхийн өнцөг бүрт ямар ч хэлсэн нэг хүн ажиллаж идэг. Манай жишээ developer багууд болохоор Филиппинд байна тий Вьетнамд байна өөр зөндөө олон одоо Поланд эдэрт байна. Тэгэхээр ерөнх нь development process нь ч гэсэн өөрөө 24/7 ажиллаж байгаа. Одоо юун дээр ажиллаж байгаа юм бэ? Одоо би 8 төсөл дээр ажиллаж байна. Хөлингийн ярьжсэн хамгийн сүүлд launch хийсэн төслөө ярих юм болоо. За саяхан амар гоё бүтээгдэхүүн Америкт гаргасан байгаа. Энэ болохоор юу payment бүтээгдэхүүн байгаа тий. За энэ яадаг вэ гэхээр за би одоо Samsung утастай байна тий. Тэгээ Samsung дотор болохоор Samsung Wallet гэдэг байгаа. Магадгүй чи iPhone утастай байж магадгүй. It's okay. That's fine. We're still friends. Чи iPhone дотор чиний Apple Wallet гэдэг байгаа тий. Тэгэхээр би одоо хүртэл ерөнхийдөө энэ нөгөө operating системээр бид нар чинь ингээд тусгаарлагдсан байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр утас хоорондоо одоо payment-ийн хувьд нөгөө communicate хийх ямар ч боломжгүй байсан. Тэгээд энийг бид нэр өнөөдөр одоо solve хийсэн гэх юм уу. Тэгэхээр яасан гэсэн үг гэхээр би өөрөө Samsung Wallet-аар Apple Wallet руу одоо мөнгө шилжүүлэх боломжтой Америкт. Тэгээд яаж хийх вэ гэхээр зөвхөн хоёр утас хоорондоо хүрээл тэгэл magically мөнгө одоо шилжиж байгаа тийм. Энэ бүтээгдэхүүнийг ингээд ор хаяж гаргахад хэрэг хугацаа зарцуулсан. Энэ бүтээгдэхүүнийг бий болгоход яг 1.5 жил боллоо. Үргэлжлүүлээд асуухад ер нь ингээд бүтээгдэхүүн бол ер нь Samsung-ийн гаргаж байгаа ингээд бүтээгдэхүүнүүд чинь бүх одоо дэлхийн зах зээл дээр бол том тоглогчид болж гарч ирнэ гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг гаргахын тулд цаана ямар процесс явагдаж байгаа. Жишээлх юм бол одоо хамгийн эхлээд нөгөө brainstorm-оос эхлэх бах тийм. Таны хэлжсэнээр бол багууд ингээ хоорондоо нийлээд нэг product-ыг гаргаад тэрийг хамгийн эцсийн байдлаар бол тест хийж үзээд гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Ард нь ямар процесс вэ? Процессын үед hardware product, software product хоёр шал өөр юм билээ. Hardware product болохоор алдаа гарах боломжгүй, тий. Маш сайн одоо бэлдэж байгаад нэг бүтээгдэхүүн гаргаж байна. Software product болохоор нөгөө continuous iteration гэдэг нөгөө одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг гаргачаад тэгээ дараа нь апдейт хийгээд яваад иж болдог, тий. Тэгэхээр би бол илүү software талаа илүү ойлгодог. Тэгэхээр service дотор. За гэхдээ бүтээгдэхүүн ерөөхдөө гаргахад яг юу болдог вэ гэхээр хамгийн эхлээд яг үнэ idea, тий. Санаа гарах хэрэгтэй. Тэгэхээр Samsung Wallet-ийн хувьд бид нэр ингээд өнөөдөр 100 сая хэрэглэгчтэй. Samsung Wallet гэдэг нь өөрөө зүгээр Samsung Electronics-ийнхаа ингээд эзэнт гүрнээс зүгээр тусад нь ингээд гаргах юм бол одоо хэдэн тэрбум долларын үнэлгээтэй шинэ компани байгаа байхгүй 100 сая хэрэглэгчтэй гэхээр. Тэгээ бид нар өнөөдөр 30 одоо улсад өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулж байна те. Тэгээд энэ 30 улсад болохоор бид нар аль хэдийн өнөөдөр Samsung Wallet-ыг бий болгоцсон байгаа. Тэгээд энэ дотроо бид нар төлбөр тооцооны болон non payment гэдэг ингээд хоёр төрлийн зөндөө олон бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдээ бүгдийг ихлээд сайжруулах хэрэгтэй. Тэгээ энэ бүтээгдэхүүн дээрээ нэмээд бас шинэ бүтээгдэхүүнүүдийг Samsung Wallet дотроо одоо гаргах үйл ажиллагаа явуулж байна те. За тэгэхээр шинэ бүтээгдэхүүн гаргахыг бол шинэ бүтээгдэхүүн гаргахтаа эхлээд хаана гаргахаа шийдэн те. За Америкт гаргах ч юм уу те. За Америкт гаргахын тулд ямар бүтээгдэхүүн гаргах вэ? Тэр бүтээгдэхүүний idea буюу санааг яаж олох вэ гэвэл олон байдлаар олж болно те. Нэгт бид нар өөрсдөө ингээд тэр санааг гаргаж болно. Эсвэл бид нар өөрсдөө нөгөө байнгын хамт ажилладаг одоо зөндөө олон партнерууд байгаа. Тэр партнерууд болохоор бидэнд дээр хурж ирээд ийм нэг гой санаа байна. Энэ санааг бүгдээрээ одоо яг хэрэгжүүлж гаргаж болно. Эсвэл зөндөө олон ивентүүд болж байдаг те. Money 2020 ч юм уу ингээд дэлхийд даяар яг төлбөр тооцоотой холбоотой финтехийн зөндөө олон ивентүүд байгаа. Тэр ивентүүд төр чи бүгдээрээ ингээд уулзаад тэндээ санаа төрж болно. Ингээд санаа энэ гурван төрлөөр төрдөг. За санаа төрчлөө. Одоо тэгвэл яах вэ те? Тэр ямар ч санааг ямар ч бүтээгдэхүүнийг өнөөдөр ганцаараа хийдэг байгууллага байхгүй. Чамд заавалчгүй стратегийн одоо түнш хэрэгтэй. Тэгэхээр стратегийн түншээ чи олох хэрэгтэй болно. Тэгэхээр ямар нэгэн бүтээгдэхүүн ялангуяа энэ финтек дээр бол ямар нэгэн бүтээгдэхүүн гаргахад дор хаяж 3-аас 4 одоо түнш олох хэрэгтэй байдаг. Яг тэр нэг бүтээгдэхүүний чинь яг acquire хийж байгаа processor гэдэг процессын нэг одоо партнер олох хэрэгтэй. Тэр нь болохоор ямар нэгэн network дээр явахын тулд Visa, Mastercard ч юм уу хин нэгэнтэй ажиллах хэрэгтэй болно. За тэрэн дээр банк орж ирнэ ямар банктай ажиллах вэ? Ингээд ерөнхийдөө баг 3-4 багтай зэрэг ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр хин хамгийн одоо зөв одоо партнеруудыг олох хэрэгтэй вэ гэдэг процессыг болохоор бид RFP гэдэг. RFP. Тийм request for proposal гэдэг. За тэгээд RFP процесс эхэлнэ. Одоо би яг Европт нэг бүтээгдэхүүн дээр ажиллаж байгаа. Тэр бүтээгдэхүүн 26 түншийг оруулж ирээд тэгээд RFP процессээс 26-аас 3 болоод 3-аас 1 болоод дараа 7 хоног яг одоо ажиллах түншээ бид нэр олгож байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн дээр бас RFP процесс зөндөө болсон. RFP процессээ бид нэр бий болохын тулд өмнө зөндөө ажил хийн. Тэр ажил нь болохоор бүтээгдэхүүн талаас ажил хийн. Тэгээд нөгөө тал нь болохоор хөгжүүл талаас тэгээд гурав дахь нь болохоор commercial талаас. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүн дээр чинь хүн болгон одоо happy байх хэрэгтэй те commercially, economically should make sense. Тэгэхээр энэ гурван ажлаа бид нэр хийхийн тулд одоо миний хувьд бол нөгөө нэг багуудаа олон дотроо багуудаа олон гэсэн үг. Тэгэхээр бүтээгдэхүүний багаа гэдэг нь Samsung дотроо би бүтээгдэхүүний багаа одоо engage хийн тий тэгээд нөгөө нэг developer-уудаас engage хийн. Тэгээ өөрөө болохоор би business development болохоор commercial талаа ингээд хариуцаад тэгээд энэ гурван тал дээр бүх одоо нөгөө нэг документ бэлтэж байгаа framework-ыг гаргана гэсэн үг. Тэгээ бүтцээ гаргаж ирэнгуутаа тэр бүтцийнхаа дагуу RFP process-а одоо нөгөө хүмүүс руугаа явуулна тий. Тэгэхээр тэр партнерууд нь бүгд тэр RFP-д ингээд хариулаад тэгээд тэр процесс дундаас бид нэр түншээ олно. За түншээ оллоо 2-3 түнш олж байгаа. За энэ партнеруудаа олсныхаа дараа жинхэнэ одоо яг нөгөө commercial process эхэлнэ. Commercial process гэдэг нь болохоор contract гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр contract бол бараг 100 200 хуудас зөндөө олон contract байгаа. Энэ дөнгөж сая ярьсан нөгөө саяхан бий болгосон энэ tap to transfer гэдэг энэ payment-ийн бүтээгдэхүүн бол 10 global contract хийх хэрэгтэй байсан. Тэгээд бүгдэн дээр нь би яг тулж ажилласан байгаа. Тэгээд тус бүр 200. Тус бүр 200 бараг хуудас байгаа тийм. Тэгэхээр манай Samsung ч өөрөө болохоор нөгөө нэг глобал компани болохоор глобал контрактуудаас бий болно. Тэгээд тухайн ямар орон дээр чи гаргаж байгаас шалтгаалаад тухайн оронтой холбоотой local контрактууд бас хийн. Тэгэхээр нэг 9-10 контракт энэ дээр бол хийсэн байгаа. За тэгээд контракт дотор нь бол зөндөө олон юмнууд бас чи мэдлэгтэй байх хэвээр. Хуулийн талын зөндөө олон мэдлэгтэй. Яг энэ fintech-ийн одоо payment-ийн талаар зөндөө мэдлэгтэй. Тэгээд өөрийнхөө internal projection гаргаад P&L буюу нөгөө P&L монголоор өгдөг бол зардал орлогын одоо тооцооны тэр бүх юмнуудыг бас хийх хэрэгтэй. Тэгээд эн чинь нөгөө бид нэр fintech нөгөө харилцагчтайгаа ярьж байгаа болохоор харилцагчдын одоо privacy, compliance эдгээр бүгдийн тэгээд Америктэй холбоотой яг тэднийхэн regulation эдгээр бүгдийг сайн ойлгох хэрэгтэй. За энэ болохоор contract.
контракт хажуугаар болохоор бүтээгдэхүүнээ одоо хөгжүүлэлт болно тий. Тэр болохоор payment одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлт тэр процесс бол бас нэлээд одоо олон тэрэндээ зөндөө олон workshop-ууд бий болно. За тэгээд бүтээгдэхүүнийхаа тэр scope-ыг болохоор бид нар PRD гэж ярьдаг. Тэгээд PRD гэдэг документыг бид нар бий болсныхаа дараа PRD документийнхаа яг тэрэн дээр тулгуурлаад бүх партнеруудаар хоорондоо нийлээд тэгээ хөгжүүлэлт эхэлж байгаа. Хөгжүүлэлт нь болохоор яг developer-д орж ирнэ. Тэгэхээр манай Samsung-ийн developer-ууд байгаа. Тэгээд нөгөө манай түншүүдийн developer-ууд байгаа. Энэ developer-ууд болохоор хоорондоо өөрсдийнхөө одоо нөгөө хийх ёстой тэр нөгөө хөгжүүлэлтийг тэгээд дараа нь болохоор тэд нар хоорондоо ярилцах хэрэгтэй. They have to communicate to each other. Тэр нь болохоор нэг бол API-гаар ярилцсан, нэг бол одоо SDK-гээр ярилцсан. За тэгэхээр SDK-г зарим нь болохоор хөгжүүлэх хэрэгтэй. SDK-тэй холбоотойс контрактууд бий болно. Тэр бүр амар ядратай байсан. За тэгээд ерөнхийдөө за бүх ингээд хөгжүүлэлтүүд бий боллоо, хоорондоо интеграц хийгээд тэгээд ерөнхийдөө ингээд за болчлоо те. Энийг болохоор бид нэр sandbox environment-д хийдэг. Тэгэхээр sandbox environment-аас бий болсныхаа дараа одоо тест хийж эхэлж байгаа. За тэгээд тест нь болохоор эхлээд sandbox дотроо тест хийгээд за дараа нь болохоор бид нэр friends and family тест гэдэг. Тэр нь болохоор зөвхөн яг ажилчдынхаа хүрээнд тухайн бүтээгдэхүүнийг бид нэр тестэлж эхэлнэ те. Тестэлж эхэлснийхаа дараа энэ болохоор Samsung specific. Энэ яадаг болохоор бид нэр Samsung эзэнт гүрний доор ажиллаж байгаа Samsung-ийн одоо wallet баг болохоор Samsung-ийн яг тэр утсыг зарж байгаа тэр нэг том нэг хэлтэс байгаа. Тэр хэлтэс бас бид нартэй нөгөө нэг интеграц хийх тэрнийх нь дотоодын бас нэг quality assurance test явж байгаа MQL гэдэг. Тэр бас амар зөвүүн тест. За тэр тестүүд бүх тестүүд ингээд дуусныхаа дараа хамгийн сүүлд бид нэр GTM руу орно. GTM гэдэг нь болохоор go to market strategy. Ямар төрлийн маркетууд гаргах уу, хаана гаргах уу, за ямар төрлийн PR-ууд явах уу, social media channel-ууд нь ямар байх уу, тий? Тэгээд хичнээн хэмжээний бажтай байх уу. За тэгээд түншүүдтэйгээ ямар төрлийн одоо нөгөө хамтарсан PR-ууд хийх үү. Тэр бүх харилцааг бас бид нэр зохицуулж байгаа. За тэгээд хамгийн сүүлд бид нэр launch эндээ. За нэг иймэрхүү л. Launch гээд бас дуусахгүй тий. Үгүй. Одоо launch хийх гот war room бий болж байгаа. War room гэдэг нь болохоор launch хийхээс 7 хоногийн өмнө бид нэр launch readiness гэх checklist дээр байгаа. Тэрэн дээр болохоор бүх сайн миний ярьсан юмнуудыг бүгдийг хариуцж байгаа operational хүнийг бид нэр бий болгоно. Тэгээд launch-ын дараа болохоор бид нэр бүх одоо нөгөө нэг мэдээллүүдийг авах dashboard-ыг бий болгоно. Dashboard-ыг бий болгохын тулд арталын мэдээллийг хүлээж авах тэр бас багийг бий болгоно. За тэгээд тэр нь болохоор одоо надад буюу Samsung-ийн headquarter-т on a daily basis өдөр болгон одоо тэр нөгөө нэг operational-ыг бид нэр харуулад тэгээ манай түншүүд одоо сарын дараа бүгд солонгос төрж ирнэ. Тэгээ бид нэр энэ сар болсон одоо dashboard-ыг сайхан харж агаад одоо мэдээлэл гэсэн үг шүү дээ. Тийм энэ мэдээллийг хараад за хэр явж гин, сайн явж гин юм уу, явж гин үү, user behavior те хэрэглэгчид хэр хэрэглэж гин, хаана хэрэглэж гин, яаж хэрэглэж гин, ямар хугацаатай хэрэглэж гин. Тэрийг ингээ хараад за тэгвэл маркетингаа ихсэх үү, багасгах уу те эсвэл ямар нэгэн тохиргоо хийх үү мэхүүгээд ерөөдөө манай босс би анх удаа ийм том бүтээгдэхүүн одоо нөгөө амьдралтаа гаргаж байгаа учраас ямар нэгэн бүтээгдэхүүний лонч хийсний дараах амьдралыг бас сайн мэдэхгүй байна. Тэгээд гэхдээ манай босс надад юу хэлсэн бэ гэхээр тука би ингээд энэ бүтээгдэхүүнийг нэрээ гаргахад бүр нэг арай л дэндүүх ажиллаа тий. Тэгсэн чинь нөгөө бүтээгдэхүүн лонч хийх чинь хамгийн амархан байсан тий. Бүтээгдэхүүнээ дараа нь maintain хийгээд operational improve хийх чинь хамгийн хэцүү хэсэг шүү гэж надад хэлсэн. Тэгээд би окей. Аюу олон процесс явж байна. Гэхдээ энэ олон процессыг яаж ингээд одоо юу гэдгийг те одоо менеж хийгээд байна вэ? Танд ямар арга барилтай болоод эднийг өөрөө ингээд контрол хийгээ явж одоо чадчихээн. Миний бодлоор хамгийн сайн тусалсан юм нь бол өмнө би төслийн нөгөө нэг project leader гэдэг нөгөө төслийн лидер байсан. Энэ нөгөө corporate strategy дээр тэгээ тэрэн дээр болохоор яг доороо багтай ямар нэгэн асуудал гарч ирнэ. Тэр асуудлыг болохоор бүтцтэй бий болгоод тэгээд тэр бүтцээ болохоор одоо хэдийн хэсэгт хуваагаад тэгээд хэсэгчлсэн тэр одоо хуваасан зүйлүүдийг болохоор дараа нь доор хүмүүс руугаа ингээд шийдээд allocate хийгээд те тэгээд тэрийг ингээд баг өдөр болгон ч юм уу байдлаар ингээд нөгөө нэг процесс ингээд дагаад явж байгаа байхгүй юу. Тэрэн шиг миний бодлоор бүтээгдэхүүн одоо маркетер гаргах ямар нэгэн одоо corporate strategy-ийн team төслийг бас бий бол хоёр процессор надад болж байгаа адилхан санагдсан. Тэгэхээр магадгүй тэр өмнөх зүгээр ажлын бас туршлага жоохон хэрэг бас мэж магадгүй. За
За одоо Samsung Wallet дээр ажиллаж байгаа хүнээс асуухад өнгөрсөн онд бол Apple Pay Монголд нэвтрээд 2 банкн дээр банкаар бол дамжуулж орж ирээд нэлээд бүүн боллоо. Хизээ Samsung Pay орж ирэх вэ? За тэрийг бол оруулж ирмээр л шүү. Яг үнэ хэлэхэд. Миний бодлоор тийм Apple 2024 оны 12 сард голомт болон худалдаа хөгжлийн банктай Mastercard дээр тулгуурсан одоо өөрийнхөө Apple Wallet-ыг оруулж ирсэн тий. Тэгэхээр тэр бол бас Монголын хувьд бол айгүй гоё мэдээ бас болсон гэж би бол боддог. Тэгэхээр тухайн одоо яг энэ технологийн одоо диджитал хитвч буюу wallet тухайн орн руу орно гэдэг чинь өөрөө бас айгүй том үзүүлэлттэй. Тэрийг хийхин тулд тухайн тэр одоо орны ишүүр тэг банкнууд бол ингээд технологийн хувьд бас тодорхой хэмжээний одоо mature болцсон байна гэдгийг бол ингээд харуулж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн Samsung Wallet түрүү хэлсэн 30 оронд өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулж байгаа. Дараа жил өөрсдийнхөө үйл ажиллагааг дахиад нэг илүү 30 оронд бол гаргана гэж би бодож байгаа. Тэгэхээр 2025 оны сүүлээр бол бид нэг 60-аад оронд өөрсдийнхөө үйл ажиллагааг явуулна. Тэгэхээр 100 сая хэрэглэгч нь бүр одоо ихсээд 150 200 саяч болох юм болоо тий. Тэгээд Монгол гэдэг орныг бол ямар ч лсэн тэр тоонд оруулахын төлөө би бас нэлээд дотоороо лобби явж байгаа шүү. Тэгэхээр удахгүй орох нь одоо ер нь ярианы яваад эхэлсэн байгаа. Ярьж байгаа. Яри гэдэг шиг. Ер нь бол нэлээд хүчтэй ярьж байгаа тий. Яг хоо зах зээлийн хувьд аваад үзэх юм бол монголчин айгуу жижиг зах зээл тий. Тэгтээ оруулах юм бол хуулиар ярьжсэн нөгөө өрсөлдөгчөө алдахгүй боломжтой гэж янз бүрийн давуу талууд бол үүсэж байгаа тий. Гэхдээ Samsung шиг том компанийн хувьд бол зах зээлийн өрн хэрхэн тодорхойлтой. Одоо Монгол шиг жижиг орнууд руу тэрийн анхаарал хандуулдаг. Тий. Тэгэхээр ер нь бол одоо Samsung ч байна уу ямар ч өөр компани те нөгөө нэг олон улсын тийм үйл ажиллагаатай компаниуд бол өөрсдөнд одоо тэр компани болгонд өөрийн гэсэн strategically important одоо region гэдэг нь те одоо стратегийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой одоо хэдэн орнууд байгаа. Тэгэхээр бидний хувьд бол мэдээж Америк хамгийн том орн. Америкт бид нар хамгийн их одоо өөрсдийнхөө яг нэг hardware утсаа олж шин зарж байгаа утас зурагтаа зарж байна. За тэгээд дараа нь Европ бол айгу бас том одоо region байна те. Тэгээд энэтхэг бас айгу том. Хятад бол уг нь бол том. Тэгтээ хятад нөгөө өөрсдийн зах зээлийн хувьд томч гэсэн нөгөө өөрсдийнх нь нөгөө дотоод өрсөлдөөн амар чанга болохоор бид нар бол бас тодорхой хэмжээгээр бол амжилт айгу бас сул байгаа. Хятад тэгтээ тэрийг бол байн хардаг. Тэгээд дараа нь өөр одоо бусад орнууд байна те. Яг одоо стратегийн хувьд хамгийн өндөр ач холбогдолтой орн биш гэсэн бусад орнууд байна. Тэр орнууд дээр болохоор бид нар өөрсдийн гэсэн нөгөө критерия байдаг. Тэгэхээр Samsung Wallet дараачийн ямар одоо оронд орох вэ, лонч хийх ёстой вэ гэдэг асуултан дээр бид нар өөрсдийн гэсэн критерия байгаа. Тэгээ Монголын хувьд бол яг зах зээлийн хувьд жижиг, хүн амын хувьд болохоор арай бага. Гэхдээ бид нар юугаараа бас илүү сайн талтай вэ гэхээр Samsung өөрөө тухайн оронд болохоор Монголд илүү нөө leading market shareтэй те зах зээлийн хувьд нэг 57%, 50-60% байгаа. Тэгээд манай банкуд яагаад бас Samsung Wallet-ыг Монгол руу оруулж ирэх сонирхолтой байна вэ гэхээр тэр нөө банкуудын өөрсдийнх нь одоо харилцагчид байна те тэр харилцагчдын одоо нэлээд өндөр хувь нь болохоор 60-аас 70% нь болохоор Android ecosystem дээр байдаг те тэгэхээр Android ecosystem-ийн тэр Android ecosystem operating system дотор байгаа харилцагчдын нийт 90% нь болохоор одоо яг premium Galaxy утсын одоо хэрэглэгч хүмүүс байгаа байхгүй те тэгэхээр тэр хүмүүс чинь өөрсдөө баг ингээд амар шаардаад эхлэдэг байгаа байхгүй яа би одоо угаасаа одоо Galaxy ингээд утастай байж иж манай ингээд найз Apple утастай Apple Wallet-тай ингээд амар гоё NFC-гээр дамжуулаад ингээ худалдаа авалт хийгээд байна тий. Яагаад би болохгүй гэж. Яагаад гэвэл бид нар яа харахгүй амар гоё бүтээгдэхүүн уг нь бол би бол миний хувийн зүгээс бол яа харахгүй Монгол руу бол ингээ лонч хийх хэрэгтэй. Гэхдээ тийм нэг критерия ба. Нууц биш бол одоо хүн болгон бодож байгаа шүү дээ. Одоо Samsung Pay-ээр бүх төлөв шимтгэлгүй байдаг тий. Тэгээд шимтгэлгүй ч гэсэндээ компани яаж ашиглаад байна? За тэгэхээр шууд болон шууд бос гэж хоёр хувааж болно. Яагаад Apple Wallet өнөөдөр яагаад оршин тогттой? Яагаад Samsung Wallet өнөөдөр оршин тогттой? Шууд бус байдал нь илүү чухал. Шууд бус байдал гэдэг нь болохоор fintech буюу энэ санхүүгийн бүтээгдэхүүн чинь өөрөө хамгийн sticky бүтээгдэхүүн гэж ярьд юм билээ. Тэ одоо Америкт жишээ нэг статистик байсан. Чи өнөөдөр Bank of America-д нэг өөрийн гэсэн нэг debit card одоо аккаунт нээлээ тэ. Тэр аккаунттайгаа дундаж Америк хүн 17 жил зуралддаг байхгүй юу? Тэгэхэд өнөөдөр чи утсыг 2 жил болгон сольж чинь тэ. Зурагтаа 7 жил болгон сольж чинь ч юм уу. Тэгэхэд чи банкныхаа аккаунтыг 17 жил ер нь дундчаар барьж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи тухайн хүний санхүүгийнх нь бүтцийг өөрийнхөө экосистемд оруулж чадвал чи
тэр одоо технологийн бүтээгдэхүүнд ингээд насан туршдаа legacy одоо хэрэглэгч болно гэж хардаг тийм учраас өнөөдөр Apple өөрийнхөө яг одоо iPhone утсыг олон хүнд илүү зарахын тулд Apple Wallet буюу санхүүгийн бүтээгдэхүүнийг өөрийнхөө экосистем руу оруулсан. Тэрнтэй яг адилхан Samsung Wallet ч гэсэн одоо тэгж ажиллаж байна. Энэ болохоор шууд бус байдлаар бид нөгөө нэг хардверийнхаа борлуулалтанд шууд бус байдлаар эергээр нөлөөлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас нэгт хоёрт болохоор шууд хардверийн борлуулалт гэдэг нь гар утсан да тий. Гар утсныхаа борлуулалт яг үнэ тий. Хоёрт болохоор шууд байдал. Шууд байдал гэдэг нь болохоор чи Apple Wallet юм уу эсвэл Samsung Wallet-ыг өнөөдөр яг зүгээр тусад нь авч үзье. Энэ нь өөрөө cost center юм уу? Зөвхөн зардал үт юм уу? Эсвэл энэ нь өөрөө бас орлогын одоо их үүсэр болж чадах уу тий? Тэгэхээр болж чадна. Яаж болж чадах вэ гэхээр одоо төлбөр тооцоотой буюу payments-тэй холбоотой зөндөө олон бүтээгдэхүүнүүд байна тий. Хамгийн энгийн бүтээгдэхүүн болохоор чи өнөөдөр нэг хүнээс нөгөө хүн рүү мөнгө шилжүүлэх буюу P2P гэж байгаа peer to peer payment гэдэг. Энэ нь болохоор ер нь бол мөнгө олохгүй. Энэ дээр бол бид нар бол илүү cost байдлаар одоо зардал байдлаар хардаг. Гэхдээ эн чинь амар гоё use case аахгүй юу? Тэгэхээр хүмүүсийн нөгөө engagement awareness эдгээр ингээ өсөд эхлэн штэ. Тэгэхээр тэр хүмүүсээс чи арай өөр байдлаар мөнгө олох боломжтой. Нэг нь болохоор чи ярьсан нөгөө merchant payment гэдэг одоо худалдаа авагчд те Starbucks-д очиж нэг $10 одоо худалдаа авалт хийх юм бол swipe болгон дээр худалдаа авалт болгон дээр бид нар тодорхой хэмжээний хуваар мөнгө олж байгаа. Тэр бол нэгдүгээр арга. Хоёрдугаар арга нь болохоор buy now pay later гэдэг байгаа тий. Эсвэл одоо credit ч юм уу. Apple өөрөнгө гэсэн credit cardтай, бид нар ч гэсэн өөрөнгө гэсэн credit cardтай. Тэгэхээр нөгөө credit card чинь өөрөнгө гэсэн нөгөө ард нь interest явж байгаа шүү дээ тий. Хүү гэдэг үлээ. Interest card. Тэгэхээр тэр interest rate-с бид нар бас нөгөө revenue share буюу тухайн одоо хамт ажиллаж байгаа банкнаас бид нар одоо нөгөө нэг орлогын хуваарлалт бас байгаа. Тэгээ buy now pay later гэдэг нь болохоор одоо аваад дараа төлөх гэдэг нэг бас бүтц байгаа тий. Тэрийг болохоор бид нар за 2 сарын дараа Америкт яг лонч хийж байгаа. Тэрэн дээр бас нэлээд их ажиллаж байгаа. Тэрэн дээр бид нар өөрсдөө гэсэн одоо revenue sharing буюу орлогын framework байгаа. Тэгээд ирээдүйд бас зөндөө олон аргаас за non payment гэдээ бас нэг хэсэг байгаа. Гэхдээ тэрийг өнөөдөр хойлоогаараа ярьж амжихгүй бас өөр гой орлогын юм. Ер нь бол тэгтээ шууд бус байдал нь илүү чухал. Тэгтээ шууд байдлаар ч гэсэн бид нар бас profitable буюу мөнгө олох боломжтой. Хүмүүсийн одоо Samsung Wallet, Apple Pay энтрийг ашиглаад байгаа хамгийн том давуу тал нь юу вэ? Хоёлаа нэг өмнө ярьж байгаа токенжуулдаг гэдэг. Тийм. За тийм токен гэдэг нь бол айгуу гоё. За тэрийг хальт ярьчих тий. Өнөөдөр чи за кредит карттай гэж болно. Кредит карт чинь ингээд чамд өөрөнгөс нэг 16 дугаар байгаа тий. Тэгэхээр чи тэр кредит картаа өнөөдөр ингээд нэг дэлгүүрт ороод зураад худалдаа авалт хийн. Эсвэл чи онлайнаар ороод нэг худалдаа авалт хийн тий. Тэгэхээр чи яг өөрийнхөө тэр кредит картынхаа мэдээллийг чи тухайн худалдаа авалт хийж байгаа merchant буюу тэр хүнд өгж байгаа байхгүй ерөнхийдөө бол тий. Тэгэхээр чи өөрийнхөө мэдээллийг одоо expose хийж тий. Тэрэн дээр риск байна. Apple Wallet юм уу эсвэл Samsung Wallet руу чи өөрийнхөө кредит картыг өнөөдөр онборд буюу ингээ хийх юм бол яадаг вэ гэхээр бид нар чиний мэдээллийг авахгүйгээр тэр 16 орны чинь болохоор tokenize буюу одоо өөр 16 орн болгож хувиргадаг байхгүй юу. Тэгэхээр дараа нь чи тэр өөр бос гаргасан tokenized 16 орныхоо кредитийн мэдээллээр дараа нь чи худалдаа авалт хийж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүн чиний дараа нь Apple Wallet ч юм уу Samsung Wallet руу ингээд хакертаж орж ирсэн ч гэсэн яг чиний одоо жинхэнэ мэдээллийг авах боломжгүй. Тэгэхээр security талаас миний бодлоор амар чухал нэгдүгээрт. Хоёрдугаарт зүгээр л convenience. Бидний Samsung Wallet-ийн хамгийн гол зорилго бол wallet тий хитвч гэдэг тий. Хитвч чи өнөөдөр хизээч одоо биедээ авч явах шаардлагагүй. Тэр л одоо experience-ийг бид нэр бий болгох гэдэг тий. Чиний хитвчтэр байгаа бүх юмыг өнөөдөр бид нэр орлох боломжтой. Тэгэл өөрийнхөө дуртай debit card, credit card бүгдийг чи өөрийнхөө Samsung Wallet руу хийчих. Чи өнөөдөр сурагч авах юм бол чи сурагчийн нэг ID card байгаа илгүй те. ID card-а чи Samsung Wallet руугаа өнөөдөр хийчих болно. За чи өнөөдөр хаашаа нисмээр солонгос руу нисмээр нөө. Тэгвэл солонгосынхаа чи одоо ticket те. Тэр бүгдийг чи Samsung Wallet руу хийчих болно. Өнөөдөр чи гоё одоо playtime явж концерт үзмээр байна. Тэгвэл концертынхаа чи ticket-ийг бас хийчих болно. Ингээд ер нь чиний хитвчэнд байж болох бүх бүтээгдэхүүнийг өнөөдөр Samsung Wallet руу хийх боломжтой. Тэгэхээр илүү convenience талаас хамгийн одоо илүү юу гэж байна те. За wallet-тэй холбоотой хамгийн сүүлийн асуулт. За мэдээж ингээд wallet-уудыг ингээд олон улс руу оруулахад одоо 30 гаруй онол ингээд орж байгаа гэсэн хамтран ажиллаж байгаа байгууллагуудыг сонгох процесс бол хамгийн түрүүнд явагдаж байгаа гэд ярьсан. За Монголд ч явахад Монгол руу Samsung Pay ороход
одоо шаардлагадах одоо түншлэлийн байгууллагыг ер нь хэрхэн сонгодог вэ? Мэдээж бол маш олон процесс, маш олон одоо контракт гэрээнүүд явж байгаа. Профитууд бол явж байгаа. Тэгтээ яг ингээ гол 2-3 зүйлийг нь дурдах юм бол яаж сонгоод байгаа. Мөн дээрээс нь ганцхан банк гэлтгүүгээр дамжуулагч байгууллага бол дунд нь байгаа шүү дээ. Тэрийг ер нь яаж сонгоод байгаа. Монголд бол яг энэ төрлийн нөгөө үйлчлэг явуулж байгаа цөөхөн компаниуд байгаа бах. Тийм гой асуулт байна. Хамгийн том зургаар нь харах юм бол 3 төрлийн түншлэл байх хэвээр. Эхнийх нь болохоор банкуд. Тэгэхээр Монголын хувьд бол мэдээж одоо 4 банк байна те хамгийн том Хаан банк, Хас банк, ТДБ голомт гэдэг. Тэгэхээр энэ 4 банктай дөрвөлнтэй нь мэдээж маш ойр харилцах хэрэгтэй. Тэр нэг төрлийн түншлэл. Хоёр дахь төрлийн түншлэл болохоор чиний яг хэлсэн дамжуулагч байгууллага. Дамжуулах байгууллагыг payments ecosystem-д юу гэж хардаг вэхээр бид нэр rail гэж ярьдээ. Rail. Тэр rail нь болохоор network гэдэг. Тэрэн дээр болохоор Visa байгаа, Mastercard байгаа. Тэгээд зарим орнууд болохоор өөр ингэсэн TSP гэж ярьд юм лээ. Тэр нь болохоор local TSP service гэдэг. Тэр нь болохоор Монголын өөрийнх нь одоо rail гэж ярьж байгаа. Тэгэхээр бид нарт T-card гэдэг байгаа, sovereign T-card гэдэг. Тэгэхээр энэ 3 багтай мэдээж ярилцах хэрэгтэй. Тэгээ 3 дахь төрлийн түншлэл нь болохоор Монголын өөрийнх нь одоо local fintech provider те заримдаа нэг infrastructure артал дээр нь бид хөгжүүлэлт хийх хэрэгтэй байдаг. Тэр хөгжүүлэлт нь болохоор банк network эднэр бас тодорхой хэмжээний мэдлэг байхгүй ч юм уу. Тэр tokenization service-ийг болохоор 3 дахь fintech provider бас үйлчлэгээ үзүүлдэг юм лээ. Тэгэхээр Монголд болохоор нэг хэдэн төрлийн fintech бас компаниуд байдаг юм лээ. Тэгэхээр банк, network, тэгээ fintech provider гэдэг ийм 3 түншлэлтэй Samsung Wallet хэрвээ Монгол руу оруулах бол ажиллах хэрэгтэй. За, Токахыг харахад бол бүх хэрэгжилж байгаа технологийн бүтээгдэхүүнүүд Samsung байдаг. Тэгэхээр Samsung Apple хэрэгжилж болохгүй гэсэн дүрэн байдаг уу? Байхгүй. Гэхдээ хэрэглүүл амар санаа харагдах байх. За, юу асуух гээд байна гэхээр Samsung хэлэхэд сая S25 Edge гэдэг утас нэг сард бол танилцуулсан. Тэрийг дагаад хүмүүсийн хэрэглээ хүртэл өөрчлөгдөж байгаа. Тэгээд технологи сонирхчдын одоо ер нь энэ төрлийн юуг болоо сонирхчдын хамгийн том хүлээдэг зүйл нь бол Apple event, мөн дээрээс нь Unpacked буюу Samsung-ийн релиз хийх ивентүүд байдаг. Тэгээд тэр дотооддоо ингээ гаргаж байгаа хүмүүсийн олон нийтэд паблик болгож байгаа бүтээгдэхүүнийг ер нь Samsung хэрхэн сонгодог вэ? За зүгээр хамгийн том зургаар нь харж үзэх юм бол Samsung компани орлогоороо тэргүүлж байгаа хамгийн өндөр сегмент бол манай утас байгаа. Тэгэхээр S загвар утсан тий. S загвар нь бас Z загвар нь тий. Энэ хоёр загвар нь. Тэгэхээр энэ хоёр загвар бол манай хамгийн том одоо премиум флагшип бүтээгдэхүүн гэж явж байгаа. Тэгэхээр бид нэр энэ бүтээгдэхүүн дээрээ энэ бүтээгдэхүүнийхээ одоо нөгөө хөгжүүлэлтийн таймлайн дээрээ одоо суурилж өөрсдийнхөө ивентүүдийг бий болгож байна. Тэгэхээр бидний хувьд болохоор 2 том global event жилд болж байгаа. Нэг нь болохоор 1 сард, нөгөөх нь болохоор 7 сард тий. Тэгэхээр 1 сард бид нар дандаа Galaxy-ха лайныг гаргадаг. Тэгээд 7 сард болохоор нөгөө Z line тий. Тэгэхээр нөгөө Fold Flip бид нар байгаа. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүн угаасаа гарах нь тодорхой, хизээ гарах нь бас тодорхой. Гэхдээ тэр одоо ивент чинь зөвхөн бас энэ хоёр бүтээгдэхүүнийг яриад дуусахгүй, өөр бас ингэ дагалдах зөндөө олон бүтээгдэхүүнүүд байна тий. Софтвер тий. Тийм, софтвер ч байна, хардвер ч байна тий. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдийн одоо ямар бүтээгдэхүүнд орох вэ гэдэг нь тэр яг нэг тусдаа баг байт юм лээ. Тэгэхээр тэр баг нь болохоор за ямар бүтээгдэхүүн орох вэ, яах вэ ингээл өөрсдийн гэсэн бас нэг тийм одоо prioritization нэг тийм бас критеритэй байдаг те. За бидний хувьд бол би Samsung Wallet-тай болохоор Samsung Wallet-ийнхаа өөрийнхөө бас нэг бүтээгдэхүүнийг оруулчих гал те. Ард урдуурнгүйгээл лоббид бол те. За тэгээд бол ороогүй. За яагаад амжилтгүй болсон. Гэхдээ яагаад ороогүй вэ гэхээр нөгөө миний сая лаунч хийсэн бүтээгдэхүүн зөвхөн Америкт. Тэгэхээр манай энэ Unpacked ч нь болохоор илүү нөгөө глобал бүтээгдэхүүнүүд илүү гаргад юм лээ. Гэхдээ local бас бүтээгдэхүүнүүд биш local Unpacked event гэж бас байд юм лээ. Тэр нь болохоор одоо Америкт яг болж байгаа. Тэрэн дээр нь бол манай бүтээгдэхүүн орсон байгаа. Тэгээд S25-ийн Edge гээд бас яг шинэ бүтээгдэхүүн сая гарлаа. Номерсон дэлгэцтэй. Тэр нь болохоор номерсон тэр нөө Edge гэдэг нь бүр амар нарийнхан. Амар нарийнхан. Тийм одоо S Galaxy 25 чинь хэд вэ? 8.3 мм байна уу? Энэ чинь болохоор бараг 5.1 хэдэн мм амар жижиг амар нарийнхан. Тэгээд ингээд яг бариад үзэхээр амар хөнгөн. Тэгээд тийм бүтээгдэхүүнтэйгээ манай гэхдээ яг Samsung Wallet-ийн нэг competitive advantage гэх юм уу те нэг давуу тал нь болохоор Samsung-ийн ийм өөр олон том ивентүүдтэй бид нэр ингээд хамтраад нөгөө маркетингийнхаа үйл ажиллагааг ингээд зэрэг хийгээ явчих болдог. Тэгэхээр S25 H-тэйгээ
бид нэр одоо нөгөө Samsung-ийнхаа wallet-ийнхаа бүтээгдэхүүнийг ингээд зэрэг гаргачихаар шууд нөгөө organically бас амар их нөгөө үзэл тав авчтай юм л. Тийм. Эх жил ямар бүтээгдэхүүн? Хэрэгчлөө. Яс 26. За ямарсан 26 байгаа. Тийм ямарсан одоо тийм fold flip байгаа. Гэхдээ бид нэр зөндөө олон гой сонирхолтой зүйлүүд дээр ажиллаж байгаа мэдээж. Төлбөр тооцооны хувьд бол яг илүү л креатив байхыг хичээж ин те яг илүү хурдан болж байна. За өнөөдөр бол ингээд олон төрлийн wallet утаснууд хоорондоо ингээд communicate буюу ингээд ярьдаг болчлаа те тэр амар сонирхолтой. За төлбөрийг бол янз бүрээр бид нар одоо төлж болж байна. Саяхан нөгөө Сингапурт хүмүүс ингээд ингэж төлдөг болцсон те ингээд төлдөг болцсон. За бидний хувьд болохоор hardware болохоор сая одоо NFC tap-аар төлдөг боллоо. Тэгээд Samsung Ring-ээр бид нэр төлдөг боломжтой болно. Утас биш нөө цагаараа бид нар угаасаа төлдөг болцсон байгаа гэдэг ингээд ер нь бол янз бүрийн сонирхолтой бүтээгдэхүүнүүд гарах байхаа. Сүүлийн үед бол нөгөө технологийн одоо хөгжлийн хурд бол нэлээд одоо 2 өмнөх хурдаас бол нэлээд ингээл өсөж байна. Тэгэнгүүт өмнө би болохоор сонсож байхад одоо энэ ивентүүдээр танилцуулж байгаа бүтээгдэхүүн болон продуктуудыг бол аль хэдийн бэлтээ тавьчихсан байдаг. Тэгээд нэг одоо 4-5 жилийн дараа хүмүүст одоо танилцуулах бүтээгдэхүүн болвол 4-5 жилийн өмнө бэлэн болсон байдаг гэж ярьсан. Танай компанийн хувьд, танай багийн хувьд, одоо таны ажиллаж байгаа ажлын хувьд тэр одоо хурданд яаж өөрсдийнхөө стратегийг боловсруулж одоо өөрсдийн арга барилыг тодорхойлж ажиллаж байгаа вэ? Окей. Манай баг өстэй тийм байх. Юу 4-5 жил те энэ жилийнхаа бүтээгдэхүүнийг яаж гаргах вэ гэх. Гэтэ чиний хэлсэн яг үнэ. Одоо бол яг өмнө нь team message магадгүй те 4-5 жилийн одоо нухацлалтай ч юм уу те. Одоо энэ хиймэл оюухан generative AI бүр ингээ ер нь бүх салбар дээр амар хурдан өсөж байна. Тэгэхээр миний бодлоор тэр баг боломжгүй баха. Энэ бол амар хурдан энэ өөрчлөлтөн дээр бол ерөөсө gas нөгөө pali гэдэг солонгосоор ярьдаг шиг ингээ хурдан энэ бүтээгдэхүүнээ гаргах хэрэгтэй. Би түрүү ярьсан те нөгөө hardware бүтээгдэхүүнийг гаргахад бол нэлээд бас нэг удаан одоо планыг гаргах хэрэгтэй байдаг. Software-ууд айгүй хурдан гарах боломжтой. Тэгэхээр манайх ч өөрөө software service болохоор за химэл оюуханы газ оруулъя. Let's go. Тэ 6-аас 9 сар манай багийн дарга бол ерөнхийдөө ямар ч бүтээгдэхүүнийг 6-аас 9 сарын дотор бол гаргах боломжтой гэж бол өөрөө харцсан байгаа. Тэгээ зарим бүтээгдэхүүн айгүй хэцүү шүү дээ. Гэхдээ манай яаж хийж байгаа л гаргадаг. Тэ гаргана. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн ч гэсэн тэ хамгийн анх бид нөгөө төмшүүтэй ингээ ярахад яаж одоо Samsung-ийн утас, Apple-ийн утас, Google-ийн утас эднэртэй ингээ хоорондоо одоо интеракт хийх юм бэ? Энэ ямар ч боломжгүй гэхэд тэгэл манай багийн дарга яаж хийж байгаад бодлого дараа жил харнаа л гэж байгаа байхгүй юу. Тэгээ яаж хийж байгаа болгосон. Тэгээд 1 жилийн дотор энийг бий болгож байна. За одоо тэгээ хиймэл оюухан generative AI эднэр санхүү баг одоо нөгөө payments дээр бас нэлээд хүнд орж ирж байгаа. Agentic commerce эдэргээд зөндөө олон гойгоо сэдвүүд гараад ирсэн. Тэр бүх сэдвүүд дээр бид нэр одоо нэлээд бас тулцаа ажиллаж байгаа. За сүүлийн үед блокчейн буцаад гараад ирлээ. Тэгээ нөгөө Trump regulation эдгээр нэг хамаагүй гайгүй болоод за stable coin амар топ одоо hot topic болчлаа. Stable coin-оос би ярьж байгаа юм балга хаалга одоо stable coin-тэй зөндөө олон компаниудтай бид нар түншлэлийн одоо юунууд гаргаж ирж байна. Coinbase-тэй удахгүй бас бүтээгдэхүүн гаргах чинь. За тэгээд ер нь бол маш хурдан яаж энийг 4-5 жилийн одоо 4-5 жилийн дараа юу болох вэ гэдэг бодох баг боломжтой байна. 4-5 жилдээ 2% өөрчлөгдөж байгаа. Тийм бүр амар хурдан өөрчлөгдөж. Тэгэхээр энэ тэр нь бол юу нөр амар нөхцөл айгу хурдан болж байгаа шиг. За хоёулынх нь цаг нэлээд өнгөрсөн байна. Бараг цаг өнгөрсөн байна. 2-3 асуулт асуугаад өндөрлөё. Сая нөгөө олон бүтээгдэхүүнд ингээ brainstorm гэдэг ярьж байна. Ер нь Samsung шиг ингээ том компаниудын хувьд дотооддох одоо ингээл жишээлх юм бол ингээл иргэн болтко те ингээд ажиллаж байгаа болтко нэг бүтээгдэхүүн гаргамаар гэсэн санаачлалыг дэвшүүллээ. Тэрийг нь хэр дэмждэг вэ? Ер нь тэрийг одоо нэг мэрэгжилтэн нь ийм бүтээгдэхүүн гаргамаар байна гэх юм бол тэрийг дэмжих процесс ер нь явагддаг. Вау. Internal politics internal politics ер нь амар чухал юм байлээ. Би одоо бол амар анзаарч байна. Ер нь бол ямарваа нэгэн чи өөрийнхөө санааг үнэхээр маркетед гаргая гэвэл одоо дотроо нэлээд сайн лоббидах хэрэгтэй. Тэгтээ зүгээр том зургаар нь харах юм бол баг болгонд яг тэр нэг decision maker гэдэг тэр нөгөө нэг хамгийн сүүлийн одоо yes or no гэдгийг хэлж байгаа нэг шийдвэр гаргадаг нэг хүн байна те. Тэр хүн болохоор та yes or no гэж байна. Би yes or no гэдэг шүү дээ. Би бол yes please. Тэгэхээр тэр хүний толгой дээр л очих хэрэгтэй. Тэр хүн манай багийн хувьд бол EVP гэдэг хүн байна. Энэ хүн бол одоо тэгээ манай багийг удирдах байгаа амар том одоо god хүн байгаа тий. Тэгэхээр тэр хүн yes гэж хэлэх юм бол тухайн бүтээгдэхүүн явна. Тэгэхээр чи өнөөдөр иргэн болтко хүн те өөрөө одоо группийн захирал биш те одоо зүгээр нэг ажилтан хүн байж тээ. Тэгэхээр тэр чи ажилтан хүн яаж тэр
хүний шийдвэрт хүрэх вэ? Тэр процесс руу яаж явах вэ? Чи шууд өрөөнд нь оронгуудаа ийм нэг бүтээгдэхүүн маань та нэг заагаа хэлчихэж no way. That's never gonna work те. Тэгэхээр чи little by little. Тэгээ солонгос ч өөрөө болохоор яг амар шаталтай явд юм бэлээ. Тэгэхээр чи чамд одоо нэг гой санаа байна те. За чи тэр санаагаа эхлээд хэлцийнхаа захиралтаа одоо дамжуулах хэрэгтэй те. За тэгээ хэлцийн захирлаа нэлээд лоббижаад тэгээ дараа нь группийнхаа захирал руу ороод тэгээ группийн захирлынхаа дараа өөр зөндөө олон бас багийнхаа хүмүүсүүд ингээ бүгдийн конвинс хийгээд тэгээ чи зөндөө олон надад нэг юм санаа байна гэд хизээч чи одоо нөгөө багийнхаа захирал руу орж чадахгүй штэ. Тэр зөндөө олон бүтээгдэхүүн биш одоо документ бэлтгэх хэрэгтэй. Тэр бүх документыг бэлтгэхийн тулд чи өөрөө ганцаараа бас документ бэлдэж чадахгүй те. Тэр зөндөө олон хүмүүсийг чи engage хийж манлайлах хэрэгтэй. Тэрнийхээ дараа амар том кейс бий болгоод тэгээд тэр кейсээ дараа чи одоо нөгөө EVP дээр очиж танилцуулна. Тэгээд ер нь нэлийн процесс болт юм билээ. Тэгдэг хүмүүс ер нь байх те мэдээж тэгдэг хүмүүс одоо санаа гаргаад тэрийгэ батлуулдаг. Байж тээ би байна. Ямар бүтээгдэхүүн байсан бэ? Samsung Wallet Монгол руу энэ Samsung Wallet-ыг оруулах процесс чинь өөрөө ерөөсө газрын зурагтч байхгүй байхгүй тий. Тэгээд бүр анханаас нь тэрий чинь ингээл борлоод торлоо тий. Нөө Монголд байгаа бүх одоо таньдаг одоо банкныхаа ах эгч нартай бүгднтэй ингээл яриад ойлгоол маркета хийгээл зах зээлийнхэн судалгааг нь гаргаад бүтээгдэхүүн талаас нь хүмүүстэй нь уулзаал тий. Хөгжүүлэлтийн талаас нь бас ингээд ямар хэцүү вэ амархан бай тэр бүгдийг ингээ гаргаад тэгэл зөндөө олон репортууд бэлдээл тэгэл дараа нь хилцийнхаа дарга дээр очиж ороод уулзаад уугаал уудаг гэж шүү. Ер нь бол бас амар хөөрхөн процесс болт юм билээ. Бас нэг асуулт асуухад компани дотоод нөөц гэдэг чинь одоо хүмүүсийн ажилчтай хэлж байгаа тий. Тэгэнгүүт бусад нөгөө өрсөлдөгч компани буюу одоо бүх хүмүүсийн мэдж байгаагаар Huawei тий, эсвэл бол Apple руу нөгөө дотоод нөөцөө алдах эрсдлүүд гарч байгаа буюу хүний алдах эрсдлүүд гарч байгаа. Энэ дээр таны ажигласнаар ер нь таныг ч гэсэн одоо care хийн штэ тий. Хэр care хийж ийн ер нь тэр нөөцөө хэр хамгаалж байна. Ер нь таны багийн гишүүд ч юм уу эсвэл таны хэр хамгаалж байна. Компанид авч үлдээхийн тулд. Одоо хэр care хийж ийн гэж нөө. Вау. Цогтогсон. Now I was care хийдэг. Наачин гэхдээ айгүй хүнд асуулт байна. Яа тэгвэл тодорхой хугацаанд маш их care хийжсэн тий. Одоо болохоор энэ generative AI дээр ингээ бий болоод ерөнхийдөө зарим хүмүүсийн яг гүйцэтгэл одоо тэр хүн тухайн компанид өнөөдөр орших шаардлагатай юу үгүй юу ч юм уу тиймэрхүү асуултууд нэлээд гарч ирж байна. Саяхан би нэг мэдээ уншихад бол тий 2030 он гэхэд баг нийт workforce-ийн баг тий нэг 40-50% нь өнөөдөр ажиллах шаардлагагүй болно ч юм уу тий. Тэгэхээр энэ тренд өөрөө маш хүчтэй хурдан ингээ явагдаж байгаа хувьд миний бодлоор технологийн байтугай ер нь бусад бүхэл компаниуд өөрсдийнхөө одоо нөгөө labor market-ийг илүү харж эхэлж байгаа шиг байна. Гэхдээ тэгээд чи өөрийгөө мэдээж тухайн компанид одоо үн цэнтэй байлгах ёстой тий. Тэгэхээр чи тухайн компанид үнэхээр өөрөө үн цэнтэй байж чадвал тухайн компани чамайг одоо тодорхой хэмжээгээр care хийн гэсэн үг. Тэгэхээр би тэрийг юу вэ гэж харж ийн вэ гэх юм бол ямарваа нэгэн салбарт тий одоо specialize агуу teams одоо юуны мэдлэгтэй байх хэрэгтэй. За өмнө нь болохоор ингэдэг байсан тий. Өмнө нь болохоор ингээд T гэж ярьдаг байсан тий. Одоо T гэдэг тий гүнзгий мэдээлэл энэ болохоор ерөнхий мэдээлэл тий. Тэгэхээр ямар нэгэн хүн гүнзгий мэдээлэлтэй ингээд байж чадах юм бол тэр хүн одоо нөгөө нэг одоо үнцэнтэй байна тий. Одоо болохоор тэр арай жоохон өөрчлөгдөж эхэлж байна. Ерөнхийдөө чи гүнзгий байх хэрэгтэй. Тэгтээ бас ерөнхий бас байх хэрэгтэй. Яагаад гэвэл чи зөвхөн гүнзгий байх юм бол тэр гүнзгийг чинь өнөөдөр химэл оюухан тэр таск байдлаар орлож чадах юм бол чи өнөөдөр хэн чирэг болчих байгаа байхгүй юу. Тэгэхээр чи химэл оюухан яг ямар ямыг өнөөдөр орлож чадахгүй гэхээр миний бодлоор хоёр ямыг орлож чадахгүй. Нэг нь болохоор too deep, so гүнзгий даад тэ химэд оюуханч тэрийг олж чадахгүй ч юм уу тэ орлож чадахгүй. Нөгөөх нь болохоор маш олон талын мэдлэгтэй учраас чи олон хүмүүстэй ингээ харилцах чадвартай. Өөрийн гэсэн нэг soft skill чинь амар сайн байж чадчихвэл бас орлогдохгүй тэ. Гурав дахь нь болохоор Google дээр чи өнөөдөр олох боломжгүй тэр яг одоо мэдлгүүдийг чамд байж чадвал чи бас experienceтэй байж чадвал орлож чадахгүй те. Тэгэхээр миний хувьд бол энэ гурав дээр гуруулан дээр нь л ерөнхийдөө бол өөрөө кэри гэдэг те хосолцох гохоо шиг ингээл бас тэгэл явж байна. Гэтэ ер нь хүн болгонд айдсан ба те надад ч гэсэн айдсан байна.
За ер нь одоо ийм төрлийн олон улсын томоохон компаниудад за технологийн болон хөрөнгө оруулалтын томоохон компаниудад ажилд орж байгаа эсвэл ажилд орчихсон байгаа хүмүүст зориулж зөвлөгөө өгч ер нь топ өөрт нь хэрэгтэй 3-5 одоо ур чадварыг дурдвал таны хувьд юу байх вэ? Одоо технологийн компанид орох хүсэлтэй хүмүүстөө. Гэхдээ миний бодлоор ингээд бас яг ямар ажилд нь ормоор байгаа тийм. Одоо жишээ software engineer бол тийм. Одоо software engineer бол яг үндэ би бас сайн мэдэхгүй байна. Тэр хүн ч одоо computer science-ээр мэдээд сурах хэрэгтэй байх. Дажгүй одоо сургуульд орно тий. За тэг нөө lead code эдрийн амар сайн бичин. За тэг өөрөө ямар нэгэн байдлаар developer ингээд бас develop ямар нэгэн програм эдэр хөгжүүлсэн байх ингээд туршлагатай ч юм уу тий. Тиймэрхүү зүйлүүдээр байх. Миний хувьд болохоор илүү нөгөө бизнес тал дээр болохоор одоо түрүүс нөө хөрөнгө оруулалт зөвлөх үйлчилгээний байгууллага корпорацийн стратеги дээр гаргасан тийм ажлын туршлагатай байх хэрэгтэй. За тэгээ бизнесийн нөгөө нэг юу дегриттэй те дипломитертэй байвал бас ингэж чухал. Тэгтээ түрүүнээс хоёулаа хайлт ярьсан. Ер нь бол great болон attitude энэ хоёрлаа амар чухал. Attitude яг хандлага. Үнэхээр сурыг гэсэн тэгээ нөгөө humble те. Хандлага гэдэг чинь одоо яг ямар хандлагатай хүнийг сайн хандлагатай хүн гэж хэлээд. Миний бодлоор хандлага сурахыг хүссэн одоо тэмүүлэлтэй хандлага тэгээд одоо англиар бол humble байх хэрэгтэй. Humility-тэй байх хэрэгтэй. Юу гэсэн үг вэ гэхээр одоо ер нь дандаа л амарлаг залуучууд орж ирж байгаа тийм дандаа л амар ухаантай хүмүүс байгаа. Тухайн сургууль-мургуулдаа тэгэл дандаа л одоо онц авч ирсэн залуучууд байгаа бах. Гэхдээ тэглээгээд ингээд нэг тийм амар өөрийгөө том гэд ботцсон ч юм уу те нэг тийм эго багтай илүү сурахыг хүссэн. Тэгээд ямар ч ажлыг энэ миний ажил биш гэж одоо энэ миний ажил минээс доорх ажил байна ч юм уу те нэг тиймэрхүү хандлагатай хүмүүсээс байдаг. Ямар ч ажлыг ажил биш гэж голохгүй одоо бүгдийг хийдэг. Тэгээд баг хамт олонтойгоо амар сайн ажиллах чадвартай хүнийг илүү хардаг гэж магадгүй. Солонгост оюутны зээл гаргадаг цоргонц байгууллага GME. Зээлийн зөвлөгөөг 010 33 84 68 дугаараас авах боломжтой. Зээлийг GME-гээс. Сүүлийн асуулт ер нь Тукаах одоо сүүлийн дараагийн 2-3 жилдээ Монгол руу буцах төлөвлөгөө байгаа юу? Ер нь карьерийнхаа дараагийн үе шатыг юу гэж харж байна? Эсвэл Samsung-та бас илүү карьер өгөх бодолтой байгаа. Тийм яг үндэ сайн хэлж мэдгүй байна. Гэтэ хідэн зам л байгаа. Эхний зам нь бол яг Samsung дотроо ингээд үлдээд ажиллах те. Тэгэхээр ер нь Samsung-ийн яг энэ одоо fintech payment салбарыг бол нэлээд хөөрхөн ойлгоод эхэлж байна. Гэтэ сурах зүйл зөндөө байгааг бас анзаарч байна. Тэгэхээр яг энэ чиглэлтэй нэг бол үлдэх. Нэг бол одоо Samsung-ийн өөр хэлтс рүү те илүү одоо яг зурагт ч юм уу, одоо утас ч юм уу, хагас дамжуулагч юм уу зөндөө олмос хэлтс рүү орох боломжтой. Нөө дотоод одоо багаас солих тийм боломж байна тийм. За тэр бол нэг хоёр дахь нь болохоор одоо энэ fintech payments space дээр илүү сайн ойлгоод байх юм бол илүү тийм нөө payment related бас нөө компаниудаас орох боломжтой тий. Visa ч юм уу network ч юм уу. Эсвэл одоо Revolut гэдэг нэг амар том компани тий. Европын хамгийн өндөр үнэлгээтэй стартапаар одоо тодорцсон. Энэ бүлийн Европт бол одоо ингээ Revolut гэдэг тэр digital wallet гүхэн баг байхгүй болж эхэлж байна тий. Тэр бол баг супер сүүлд гарсан баг тий. Тийм сайхан ингээ гарсан гэхэд одоо банкын license эдрээ ингээ авцсан. Амар сайн явж байгаа. Тиймэрхүү компаниудаас мэдээж авах боломжтой. За тэгээд бас улс орноо солих бас боломж байна тий. Солонгос мэдээж ингээд ирээд 3-4 жил болчлоо. Амар гоё зөндөө ихэм сурлаа. Тэгтээ бас өөр орн руу явахыг бол үүсэхгүй. За тэгээд Америк Монгол руу бас явах бодол бас байгаа. Тэгтээ яг өнөө маргааштай бол яг тийм явъя гэсэн нэг тийм хэлж мэдэхгүй л тий. Окей, за баярлалаа. Цаг гараа манай подкастт ирж ярилцсанд. За баярлалаа. Thank you.